цусд сувг үзүүлж бай. Монгол улсын цагдаагийн байгууллагын түүхэнд мөрч нохтын байгуулсан гавьяа чухал хүндтэй байр эзэлдэг юм. Олон гаруун авхаачтай мөрч нохтын буйнд онц ностой хүн амины хэрэгүүдээс эхлээд орон байрны хулгай, танхай дээрмийн хэрэгүүд илэрч байлаа. Ингээд энэ удаа уран нэрт мөрч нохойн илрүүлсэн томоохон гэмт хэрэгүүдээс сонирхолъё. 1975 оны 2 дугаар сарын 9-ний шөнө 02 цагийн орчим ажилчны районы 10 дугаар хороонд 30 гаруй насны эрэгтэй хүн нас барсан тухай мэдээ цагдаа сэргийлэхийн жижүүрт иржээ. Дуудлага авсан дороо тухайн өдөр ээлжтэй байсан хүн амны онц настай хэлцээ мөрдөн байцаагч алхах тислэгч бүрвд орж прокурор Орсмаа шүүх хэмж шагдар нарын бүрэлдэхүүнтэй хэсэг хэргийн газар давхиад очжээ. Ингээд энэ ээдрт хүн амны хэргийн эзнийг олохын тулд мөр хайлахаар авч очсон уран нэрт мөрч нохойг үл таних эрэгтэй хүний зогссны хажууд тавьжээ. Гэтэл уран хороолол дундуур шинжлэн гүйж байснаа орон сууцны байрнуудыг сүлжин давхисаар ардын армийн 019 дахь анги руу орж ийш тийш тайнигэлзэн баахан харж зогсноо. Тус ангийн уурын зуухруу гүйж очин галч ажилтай цэрэн гихчийг зуугаад авчээ. Үүний үр дүнд хэргийн учирд орхноо тайлагдсан бөгөөд далигачин тус ангийн уурын зууханд ажилтай гиндэн гихч болгон тогтоогдсон төдийгүй ангийн уурын зууханд ээжлэн галч хийдэг хоёрыг архитаж суусна улмаар хоорондоо маргалж цэрнэн гиндэнгээ модоор зохиж амь насыг нь бүрлгэсэн болох нь тэр дороо тодорсон байна. Ер нь нохойд баригдсан ямар ч гэмт хэрэгтэн хийсэн хэрэгэд орон төвөггүй хүлээдэг онцлогтой ажээ. Мөн 1976 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн үед Болгон хотын орон сууцны гудамжны 3 дугаар хороо 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суугч Жасрайгийн хулгай орж гэрийн авдар дээрх бурхны гүнгэрваанд байсан 800 мянган төгрөг алдагдсан гэсэн дуудлага иржээ. Тухайн үеийн 800 мянган төгрөг гэдэг дэндүү их мөнгө байв. Одоогийн ханшаар бол 8 сая гэсэн үг юм. Дуудлага авсан эрүүгийн төлөөлөгч даваа хулгайн энэ ноцтой хэргийг илрүүлэхээр урныг хэргийн газар авч очжээ. Тэгээд гэрийн доторх авдрын эргэн тойрныг үнэрлүүлж улмаар гэрийн хаалганы гаднаас үнэр авахулан мөрдсөн байна. Гэтэл мөрч нохой үнэр авсан газраас шилжиж гүйсээр 13 дугаар гудамжны 18 тоотод очоод архиран хуцжээ. Цагдаа нар хашаанд орж байшин дотор байсан хүмүүсийг бүгдийг зогсоотол нохой аймгийн дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч хүүгийн ханцуунаас нь татан гаргаж ирсэн байна. Сурагч хүүгийн биед үзлэг хийтэл алга болсон мөнгөний үлдэгдэл 620 мянган төгрөг гарч ирсэн аж. Мөрч нохой хулгайч хүүг инхүү илрүүлсний хүчинд хүү хэд хэдэн удаагийн үйлдэлээр айлуудаас мотоциклийн сэлгүүд ундаг дугуй болон мөнгө төгрөг хулгайч байсан болохыг олж тогтоосон байна. Мөн 1980 оны 7 дугаар сарын 2-оос 3 шилжих шөнө Октябрийн районы 29 дугаар хорооны иргэн Должин сүрэнгийн хашаан дотроос ямаа алга болсон гэдэг мэдээлэл цагдаагийн хэлтэст иржээ. Хэргийн газар очсон цагдаа нар уран нохойг хашаагаар давж орж ирсэн болон хашааны хаалгаар гарсан болов уу гэсэн мөрнөөс үнэр авахулан мөрдүүлтэл тэр гиншин гүйсээр годомжийг чигээрээ гарч тэндээсээ өнцөг болон тойрогоор мөрдсөөр дарам гихч айлын хашаа руу гүйж орон гэрийн эзэн дарамын ханцуунаас нь зуугаад авчээ. Мань нэрч ихэд сандарч хулгайлсан ямааны маха орон доороосоо гаргаж өгсөн ба ганцаараа хулгай хийгээгүй өөр 3 хүнтэй бүлэглэн ямаа хулгай хийснээ хүлээжээ. Мөн оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сүхбаатарын районы 32 дугаар хорооны оршин суугч Нанзад доржийн хашааг давж ороод зуны байшингийнхэн цоожийг гівдэн Ява 350 маркийн мотоциклийг нь хулгайсан хэрэг гарахад цагдаа нар мөн л уран нохойг авч очсон байна. Гэтэл үнэрч нохой мотоцикл төрж явсан мөрнөөс үнэр аван мөрдсөөр засмат зам руу гараад голоор нь баахан гүйж байснаа эргээд хажуугийн шороон зам руу орж шогшсоор автобусны буудлын замыг хөндлөн огтлон дахиралдуулан явжээ. Нилийн явсны эцэс нохой мөрөө алдаж хэсэг сууснаа дахин шинэ мөр олж мөрийн годомжийг даган явсаар Нанзад доржийн холын хамаатны зуны байшинд тавхиж очжээ. Тэгтэлж хулгайд алдагдсан гих нөгөө мотоцикл зуны байшинд дүрээрээ зогсож байсан бөгөөд хулгайсан гэр нохойг хараад айсандаа ухаан алдах шахаж дэмэл сандран гараа өргөж зогссон байна. Мөн 1987 оны 8 дугаар сарын 20-ны шөнө хан улд үүргийн цагдаагийн ажилтнууд шөнийн дуулганаас ирж явтал нэг залуу тэдний чиглэн ихэд сандран гүйж иржээ. Тэр өөрийгөө Тэс хоруу цахилгаан станцад турбааны засварчин хийдэг зандан хүү гэж танилцуулснаа. Хилийн зэргийн офицерын ордны баруун талд хэсэг зэрэг миний электрон цаг бэлэн мөнгө тамхи зэргийг дээрэмдэж цамцны минь захаар хоолой боогоод хэд хэдэн удаа зохиж газар унахын дээрээс дэвслээ. Дараа нь намайг босгож ирээд өшөглөж бүсээрээ олон удаа гуйдаж ороогоод ордны зүүн урагш зүгтаачихлаа гэжээ. Ингээд мөрдөгч нохойг заасан зүг рүү тавьтал нохой үнийхэн хэд хэдэн удаа эргэлзнээ урд зүгийг баримжаалан харайсан бөгөөд төд удалгүй дээрэмжтийг олж барьжээ. Энэ өдөр соёлын ордны ойдолчин буйна гихчинд хулгай орон хоргой торгыг нь аваад явсан гэдэг дуудлага ирэхэд эрүүгийн төлөөлөгч даваа хэргийн газар ирээд уран нохойг тавьж хөөсөлдсөөр танхай гамбаа хочтой нэг залууг халуун хэврээс нь барьж авсан аж. Түүний гэрт ороход с ิจ тэй зүйл байгаагүй төдийгүй танхай гамбаа танай нохой аль хэр мөр хөөдөг юм бэ дээ одоо л үзье гэх ухааны юм яриад сууж байжээ.
Гэтэл нохой гэрийн дотор нэгэнтээ тойрон шиншиж үзээд гэрийн шалны модны завсраар ухаж дөнгөн гастаад эхэлж өсдөл хуруун чинээ яр мод хөндийрсэн байжээ. Ярыг нь ховхолж шагаатал хоргой торгонуудыг нарийнхан хуйлж нүхээр нь чихэж хийсэн байжээ. Мөн 1987 оны 4-р сард Булган аймагт 19 айлыг зэрэг ухсан онц настай хулгайн хэрэг гарсан аж. Цагдаа нар хэргийн газар очиж ирэлж нохойгоо тавьтал мөр хайсаар 30 км явчихаж мөрдөгч гайхаж байсан ч нохойгоо дагаад л явж. Гэтэл мөрч нохой Орос цэргийн ангийн гахайн хашаа руу орсноо сүрэл дэвссэн тоорын жижиг хашаа руу гүйгээд орчихож. Тэгтэл тэр дотор айлуудын хулгайд алдсан эд зүйл бүгдээрээ байсан байна. Энэ хулгайн хэрэг маш амархан илэрсэн учраас хулгайчийг олохоор 300 гаруй Орос цэргүүдийг жагсаагаад сонголт хийлгэтэл нохой 2 цэргийн өмнөөс 100-аад авчээ. Хулгай хийсэн Орос цэргүүд ч газар дээр нь хийсэн хэрэгээ үнэн мөнөөр хүлээсэн байна. Мөрдөгч даваагийн сургуулиулан тижээсэн уран дуудлагад нохой ийхүү олон гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж эйдийг хохирлгүй болгож байсан бөгөөд мөрдөгч даваа хожим нохойгоо хөширсэн хойно нь өөрөө тусгайлан харж асарсаар нүд анивсан гэдэг.